За сайн байна уу? За өнөөдөр залгаад яагаад залгаад гэж хийнэ үгүй бол өнгөрсөн 7 хоног хэлж болохгүй 62 үг гэдэг бичлэг хийсэн. За энэ 62 үг болвол андуураад гисэн хэлж болохгүй. За ийм үгүүд. За тэгвэл өнөөдөр санамсаргүй байдалд орчихсон. Бүр жүүдэндээ ч гэсэн хийж болохгүй 53 үйлдэл байж байгаа юм. За энэ 53 үйлдэлийг маш товч тодорхой ярив. За ийм хийж болохгүй үйлдэл байдаг гэдгийг хинч жаадаггүй. Тэгээд олж харсан ч гэсэн өөрт чинь буруу байна гэж хүн хэлдэггүй. Өөрөөр хэлэх юм бол өөрөө ч гэсэн мэддэггүй, чөчөж яадаг. Тэгсэн мөртлөө энэ нь болвол асар бодхибудвал өөрөөр хэлэх юм бол соёлго гаргадаг ийм үйлдэл юм байна. Тэгэхээр соёлтой хүн, соёлгүй хүн хоёрын ялгаа нь энд байж байгаа. Бид нар ямар хүнийг соёлтой хүн гэж хэлэх вэ? За өнөөдрийн энд ярих гэж энэ 53 зүйлийг хийж байгаа хүмүүсийг болвол соёлгүй хүн гэж хэлнэ. Бодхибудвал. Хэрвээ энэ 53 зүйлийг мэдээд амьдралдаа хөвшүүлж чадах юм бол дэлхийн аль ч улс оронд ямар ч орчинд амьдарч исэн нүүр хүлээхгүй. Орчин үеийн соёлтой хүн байна гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлэх юм бол хамгийн сүүлийн үед дэлхийн нийтээр мөрдөжгөө бичигдээгүй нийгмийн харилцааны олон нийтийн дүрм гэсэн үг. За бид нар болвол дийлэнхийг болвол мэддэг. Тэгсэн мөртлөө энэ маань зөв юм уу буруу юм уу гэдэг дээр бас эргэлжиж идэг. Тэгэхээр өнөөдрийн энэ яраагаа сонсох юм бол энэ чинь гарчаа байхгүй бодхибудвал үйлдэл юм байна гэдгийг ойлгоно. Хамгийн аимшигтай ч юу юм? Нэгдүгээрд өөрт чинь хинч жаадаг сургасан. Хоёрдугаар талтай зэрэг зөрчиж байсан ч гэсэн энэ үйлдэлүүдийг хийжсэн ч гэсэн хүмүүс чимээгүй өнгөрч идэг байхгүй юу? Энэ нь аимшигтай. Тэгээд бодхибудвал соёлго муухай харагддаг. Хүмүүс дотроо бодоод өнгөрөх нь шүү дээ. Энэ ямар болох юм бэ? Тэгээд энэ болвол зөвхөн Монголын хэмжээнд гэдэг ч юм уу, Азийн хэмжээнд гэдэг ч юм уу. Тэгж ойлгож болохгүй англи хэлний нийгмийн сүлжээнд өргөн тархсан. За ийм ойлголтууд тийм учраас дэлхийн нийтээр хүмүүсийн хамгийн сүүлийн үед баримталж байгаа чухал гэж үзэж анхаарлын төвд байлгаж байгаа ийм сэдв гэж ойлгох хэрэгтэй. За ингээд энэ 53 зүйлийг 10 бүлэгт хуваасан байж байгаа. За ингээд нэгдүгээр зүйл. За нэгдүгээр хэсэг нь болвол харилцааны соёлтой холбоотой. За энэних нь нэгдүгээр бусдын яраагийн дундаас нь тасалж болохгүй. Бусдын яраагийн дундаас нь тасалж ийн гэдэг бол энэ хүний хөндлөгтэй адилхан. Тэгээд зүг үг тасалж байгаа биш. Харилцаагаа тасалсан явдал болдог. За энэ бие хүнээ хөгжлийн номууд дээр бол хамгийн их бичигдэж байгаа зүйл нь юу гэхтэй зэрэг ярахаасаа илүү сонсосоор. Сонсох эрдэм бол хамгийн чухал гэдэг. Тэгэхээр төвчээр хэрэгтэй гэсэн үг. За бусдын яраагийг дундуур нь тасалж болохгүй. За хоёрдугаард болвол талархал илэрхийлдэг хүнд хүн хамгийн турах. Талархал гэдэг болвол тухайн хүний хөндөссөн тэгээд хийсэн үеийн үнэлсэн явдал байдаг. Тэгэхээр талархлаа гэж хэлдэг хүмүүс болвол тухайн хүний хийсэн үеийг үнэлэхгүй байна гэсэн. За орчин үеийн хүмүүс болвол баярлалаа, талархлаа, гялялаа гэж амнаа уншлага болгодог байна. За гуравдугаард хэн нэг хүнээ гадаад дөрөхөд зөвхөн эерэг зүйл ирэл. Эерэг босч үйл хэлэх оройтой. За энэ талаар болвол саяын ярсан хэлж болохгүй 62 үг гэдэг дээр илүү бэлэрэнг байсан байж байгаа. За дөрөвдүгээрд нь хүмүүсийн хажуугаар жорж өнгөрөх үед заавал excuse me гэж хэлж их хэрэгтэй. Уучлаарай. Ямар ч уучлал хүсгүйгээр таньдаг байсан ч танихгүй байсан ч хажуугаар нь жорж гардаг ч юм уу, шахалчиж гардаг ч юм уу, хайрж гардаг ч юм. За энэ болвол хамгийн бүдүүлэг хажуугаар нь гарч болно. Гэхдээ уучлаарай гэж хэлээд гарч байгаарай. За 5 дугаард нь зочин дагуулж ирэхээс өмнө заавал асуу. Зөвшөөрөл ав гэж байгаа юм. Зөвшөөрөл аваагүйгээр урд нь мэдэгдэггүйгээр хүн битээ дагуулж ирэхсэн үг. За энэ болвол нэгдүгээр хүний хөндлөсөнгүй явдал мөн. Хоёрдугаард бол хүнийг эвгүй байдалд оруулдаг. Зочин дагуулж ирж болно гэхдээ мэдэгдээд зөвшөөрөл авч. Тэгэх юм бол бэлтгэлтэй байх нь байна шүү дээ. За ийм явдал бол бас амьдрал дээр маш төхөөрөмөл харагдаж байдаг. Гэсэн ч гэсэн энийг болвол хүн хэлдэг байхгүй юу? Чи ягаад зөвшөөрөл аваагүй хүн дагуулж ирч хүү. Гэсэн ч гэсэн энэ болвол маш эвгүй байдалд оруулдаг. За бодхибудвалгийн жишээ. За 6 дугаард нь хүн хэрвээ найтаах юм болвол тэнгэр өршөөгөө эрүүл байгаасаа гэж ерөөлийн үг хэлэх
хэрэгтэй. Англиар бол bless you гэж. За энэ үгийг бол чээл хэрэгтэй. Bless you гэж хэлэх хэрэгтэй юм байна. За ягаад үг гэвэл энэ хуучинд болвол хүн найтах үед сүнс нь гарч явдаг гэдэг ийм ойлголттой байсан юм байна. Тийм учраас заавал одоо юм ерөөл юу хэлдэг. Тэгвэл сүнс нь буцаад орж ирнэ гэсэн ийм ойлголттой байж энэ бол баруунаас соёл учраас тэр тусмаа гадаадын хүмүүстэй харилцах үед бол найтахын болвол чимээгөө судах ч юм уу элэг бардах ч юм уу тэгж болохгүй тэр сүнс нь марна гарч ив гэдэг учраас заавал баланс шүү гэж хэлж хэрэгтэй юм байна. За хүнээс юм гойх үед гоё гэж хэлж. Өөрөөр хэлэх юм бол please гэж одоо хэлж их хэрэгтэй юм байна. Алавтай юм шиг чи над тэрийг өгчдөө гэдэг ч юм уу. Ийм байдлаар хэлж болохгүй. Please гэсэн үгийг сайн хэлэх хэрэгтэй. Танаас хүсэж шүү, гуйж шүү. За энэ бол зөвхөн одоо ёсч биш. Хүссэн зүйл авах зөөлн арга гэж байгаа юм. Ийм аялдаг байдлаар хэлэх юм бол хүссэн зүйл чинь биелүүлж өгөх боломж нэмэгдэнэ. Зөвхөн соёлтоор одоо дуусах. За тэгэхээр англи хэлний ертөнцид бол энэ please гэсэн үг орж ийн үгүй байх уу гэдэг нь их чухал байх нь. Тэрийг хүмүүс харж идэг байх нь байна шүү дээ. Энэ соёлтой хүн үү, соёлгүй хүн үү гэдгийг ченжүүрдэхин төлөө. За 8 дугаард нь хэн нэгнээ хэлсэн үгүй гэсэн үгийг, нөө гэсэн үгийг хөндөж үжих хэрэгтэй гэж байгаа юм. Хүн үгүй гэд хүлээж авахгүй байж тэр чинь тулгаад аж болохгүй. За энэ бол хийлээж байгаа. Хөндлөн гэдэг нь бол хүний эрхийг зөвшөөрсөн хэрэг гэж байгаа юм л да. Жишээлбэл арих уухгүй гэж тэр чинь өө гэд шалаад байдаг манайхан болвол тийм учраас энэ эрхийг хөндөж үжих хэрэгтэй байх нь. За 9 дугаард нь өөрийгөө бардамлж болохгүй. За энэ бол бас хориотой. Өөртөө болвол их бахархалтай юм шиг санагдаж байгаа шигсэн. Сонсч байгаа хүнд болвол маш таарахын байдаг. Монгол хэлэнд бас бардамж сайнгоо, шалданд дулаангуу гэсэн үг байдаг. Харин өөрийнхөө баг жирхийн алдаа дутагдал бүтлгүтлээсээ ярих нь болвол ярааг, харилцаагийг сонирхолтой болгодог. Ийм тал байдаг. За одоо 2 дугаар хэсэг. За 2 дугаар хэсэг бол олон нийтийн орчинд баримтлах соёлтой холбогдолтой хэдэмжүүд байж байгаа. За энэнийх нь 1-р дарааллыг хөндлөн бусдын урдуур орж болохгүй. Мөрлөх, оочрлох үед. За дээр үед бол Улаанбаатарт бол нэлээд хөндгөн байсан да. Оочр дайрна. Гэхдээ оочр тайрж байсан, оочрлж байсан гэсэн. Оочр байхгүй тултаасаа бол хамаагүй дээр гэсэн ч гэсэн дарааллаа хөндлөхгүй байна. Бусдын урдуур орно гэдэг бол хамгийн одоо боловсруулгийн жишээ. Бүгд л одоо чаах цагаан гаргаад дараалаа жогсчихоо. Тийм учраас бусдаа хөндлөх хэрэгтэй. Өөрөө ч гэсэн төсвөр дэвжиртэй байх хэрэгтэй. За ингэж урдуур дайрдаг хүмүүс болвол бусад талбарт ч гэсэн амьдралын хүрээнд ч гэсэн яг энийн шиг боловсруулдаг байдаг. За хүмүүсийг олонний дунд хитрхээ ширтэх хэрэггүй гэж байгаа юм. За ширтэн нэгтэй зэрэг стер гэж. Англиар бас стер гэдэг юм байна. Ширтэг гэсэн үг. Олонний дунд танихгүй хэн нэгнийг чоо ширтээд хараад байж болохгүй. За ховийн оронжай байдаг. Тэрэн шиг юм ба шүү дээ. Энэ ховийн оронж зайгийг нүдэрээ хүртэл хөндлөх хэрэгтэй. Тэр тусмаа одоо хүүхэн чуулыг олон нийтийн газар автобус унаан дээр чоо ширтээд гөлийгөө сууж яадаг хүмүүсүүд байж идэг. За энэ шиг одоо боловсруулах юм байхгүй. Тухайн ширтүүлж байгаа хүндэж хажуунаас нь харж байгаа хүндэж маш эвгүй байдаг. За 3 дугаард нь олуулаан байх үед whisper хийж болохгүй. Шивнэлдэж болохгүй. Олуулаан сайхан ярьж хөөрөөд сууж байх үед хажуугаа хүнтэйгэн шивнэлдээд авир шивэр хийгээд байх юм бол сонин сэтгэл төрүүлнэ. Тийм учраас бас ийм одоо бичигдээгүй хууль байдаг байх нь. Энэ бол мэдээж бусдыгаа тоомсорлохгүй байж байгаа. Ийм сэтгэлдлийг бол төрүүлдэг. Тийм учраас ил тод байх хэрэгтэй. За 4-р нь дараалалд байх үед мөрлжих үед бас зай барих хэрэгтэй. За энэ чухал гитрхээ ойртдог ч юм уу. Бүр биед нь хөрөлждөг ч юм уу. За баргалд хэврээд авах нь шахав. За энэ бол маш их боловсруулдаг хүмүүст эвгүй сэтгэлийг төрүүлдэг. За ганцхан мөрлөх үед биш. Хүн ихтэй автобус унаанд олон нийтийн газар явж байгаа үед гэсэн тэгж болохгүй. За зөвхөн мөрлжих үед биш. Машин хүртэл тодорхой зай барихгүй бол болохгүй. Хүний машинтай хитрхээ тулж жогсох бас боловсруулдаг. Хүнд эвгүй сэтгэлийг төрүүлдэг. Угаасаа одоо тогтсон зай байдаг. Тэр зайг нь барьж хэрэгтэй. За 5 дугаард нь гудамжинд жогсоод яралцдаг бусдын замыг хааж болохгүй. За энэ бас их чухал. Гудамжинд олон нийтийн газар бусдын замыг хаагаад ярьж яадаг. Инээлдэж өхрөлдөж жогсож яадаг. За энэ бол бас
соёлгоо байхын жишээ бусдын жамын хаана саад болно. За 6 дугаард нь олонний дунд цанга дуугаар утсаар ярьж болохгүй. Тэгээ ярн ихийн болбол зөвшөөрөл аваад тухайн орчноос холдож байгаад ч юм уу ярьж болно. Олон нийтийн газар болбол бас ялгаа байхгүй. Өндөр дугаар утсаар яриад танихгүй хүмүүсүүдийн тав тухыг алдагдуулаад байж болохгүй гэсэн үг. За 3 дугаар хэсэг. За 3 дугаар хэсэг нь болбол ажил мэргэжлийн орчинтой холбогдолтой бас мөрдөж их ёстой бичигдээгүй хуйлууд байдаг. За энэнийх нэг нь болбол ажлын газарт хувийн зүйлээ хэтэрхий ярьж болохгүй. За энийг болбол ярьж болохгүй. 62 үгдээр дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. За тэрийг бас сонсож болно. За энэ болбол бас соёлгоо бүдүүлэг харагддаг байх нь. За 2 дугаард нь хамт ашиглаж байгаа ажлын орчноо хөндлөх хэрэгтэй. Цэвэрхэн байх хэрэгтэй. Хоо хаяхгүй гэдэг ч юм уу. Дэвжэн шуугаан татахгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Бие биентэйгээ хүндэтгэлтэй харилцана гэдэг ч юм уу. За 3 дугаард нь хуралж хуулган уулзалтын үеэр гар утасныхаа дуугийг хаасан байна. За энэ болвол одоо шинэ үеийн бичигдээгүй хууль. За 4 дугаар хэсэг харилцан хөндлөл ба ховийн оронжээ гэсэн ийм хэсэг байж байгаа. За энэ дээр бас санамсаргууж өрчдөг, муухай харгад уулдаг хэдэн зүйл байж байгаа. За энэних нь нэгдүгээрд утасдахаасаа өмнө мессеж бич гэж юм. Тэгэхээр бас ийм одоо шинэ бичигдээгүй хуультай болж байгаа юм байна. Хуучин болбол уулзахаасаа өмнө утсаар яригдаг ийм дүрмтэй байсан. Энийг одоо бүгд мэдж их баг. Хэлж юм өгөхгүй одоо шууд хүрээд ирж болдгоо. Заавал одоо утасдажээ гэж. Гэтэл сүүлийн 20 гаруй жил болвол энэ мессеж илгээдэг болсон. Тийм учраас утсаар ярихаасаа өмнө мессежээр мэддэх хэрэгтэй. Ярьж болох уу? Хичээ ярил чомчтой бай гэд. За өнөөдрийн байдлаар болвол ерөөхдөө сүүлийн үед болвол миний хувьд ч гэсэн тийм байж байгаа. Ямар нэгэн мэддэгдээгүүд хоолдолд шууд ерөөсө утсыг тосхгүй байгаа шүү дээ. Тэгээ шаардлага байхгүй. Ягаад гэвэл ямар нэгэн асуудал үүссэн болвол мессежээр мэдгдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр тийм юм байхгүйгээр шууд ямар нэгэн танихгүй дугаараас утас сүрээд ирэх юм болвол тэр ерөөсөө тосхгүй байгаа. Тэгэхээр одоо чаг үеийн хандлага болвол ярахаасаа илүү бичих за ийм хэлбэрлөө шилжсэн гэдгийг ойлгож авах. Ийм бас шаардлагатай болсон шиг байна. За 2 дугаард нь хүний гар утас руу шахаж болохгүй. За энэ бол бас шинэ үеийн бичигдээгүй соёл. За өнөөдөр хамгийн том ховийн орон зай бол гар утас болсон байгаа. Тийм учраас хүний гар утсанд хүрэхгүй байх, оролдохгүй байх, хажуунаас нь халилж чад харахгүй байх. Энэ болвол тухайн хүнийг хөндлсөн соёлтой хүний үйлдэл. Эхнэр нөхөр хоёр ч гэсэн бие биенийхээ гар утсыг үжидгүү, орлодгүү, шалгадгүү. За ийм байх хэвээр. Энэ болвол харилцан бие биенээ хөндлөж, хайрлж байгаа, итгэж байгаа. За ийм итгэжл юм байгаа юм. За 3 дугаард нь бол бас гар утасны зургийг зөвшөөрлгүйгээр гүйлгэж үжих хэрэг гүйсэн байж байгаа. За энэ болвол саяын хэлсэнтэй адилхан. Хэрвээ үүжгээд гар утсаа гэж бодоод одоо үжиж болно. Тэгэхгүй байтал аль би үжигээд гар утас шиг аваад эргүүлж үждэг ч юм уу. За энэ болвол бас бүдүүлэг соёлгоо байгаахын жишээ. За 4 дугаард нь жижиг орон зайд хүнээ ховийн орон зайгийг хөндлөх хэрэгтэй. За яагаад жижиг орон зайд гэж энэ хөхтэй жирийг? Том орон зайд болвол хүмүүс өөрийнхөө хоорондох зайг бараа явуулчихна. Гэтэл жижиг орон зайд л ховийн орон зай чөчгдөх гэдэг. За энэ тохиолдолд онцгой болгоомжлох хэрэгтэй. Өнөр хэтэрхээ ойртохгүй, хэтэрхээ шахахгүй. Зөвхөн маш ойр дотн харилцаатай хүмүүсүүд л ховийн орон зайд нэвтрхий зөвшөөрдөг. Тэрнээс танилуд ч юм уу эсвэл бүр огт танихгүй хүмүүс болвол ховийн орон зайд нэвтрэх хэтэрхээ их ойртгийг болвол зөвшөөрөхгүй маш их дургуучдаг. За энэ шиг болох бүдүүлгэж үйл байхгүй. За 5 дугаард нь due not disturb гэсэн юм саайн тэмдэг байх юм бол хөндөж үжих хэрэгтэй. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг саад болж болохгүй гэсэн юм бичгтэй хаягтай юм болвол зөрчиж болохгүй гэсэн. Хөндөж үжих хэрэгтэй. За энэ болвол дуугуугаар тавьсан хүсэлтэй. За тэнд болвол бичлэг хийж байгаа ч юм уу, хуралж хуулган хийж байгаа ч юм уу, эсвэл тайван байхыг хүссэн ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар саат болж болохгүй гэсэн одоо бичиг өлгөжсөн байж байгаа. Тэрийг хөндөж үжих хэрэгтэй. За одоо залгаад өнөөдрийн ярих агуулгын 5 дугаар хэсэг нийтийн тээвэр лефт онгоц үйлчлэгээний орчинд бас мөрддөг бичигдээгүй дүрмүүд байдаг. Энэ соёл гэдэг бол ерөөсөн сонголт биш гэж байгаа байхгүй юу? Юу гэхдээ тэр хүмүүжил гэж.
Соёл гэдэг бол хүмүүжлэг юм л да. Тийм учраас өнөөдрийн энд ярьсан зүйлүүдийг сонсоод чэйжлээд аваад мөрдөд дагах юм болвол өөрөөр хэлэх юм бол хүмүүжил болгож авах юм болвол соёлтой болно гэсэн. За ингээд нэгдүгээр зүйл. Лефтэнд орохоос өмнө гарч явж байгаа хүмүүсд зам тавьчих хэрэгтэй. За ганцхан лефт биш. Нийтийн унаад суух үед ч ялгаа байхгүй. Эхлээд түүнийг буулгачаад дараа нь орсоо шүү дээ. Жахалгаан шат бол бас ялгаа байхгүй. Гарч явсныхан дараа орж явах хэрэгтэй. За энийг болвол хинт заахгүй. За жоох өнөөдрийн яран дээр л одоо ярьж байна. Хоёрдугаард нь за онгоцонд нисгэл суух үед болвол урд талын ширээ эсвэл дээд талын тавиур гэх мэтийн зүйлийг ганцхан ижирхэж болохгүй. За ерөнхийдөө болвол олон нийтийн газар хуваалцах хэрэгтэй юм уу? Хуваалцах хэрэгтэй. Бүгдийг өөрийн эзэмшил болгож болохгүй. За саяхан бас нэг Facebook дээр бичлэг явж ирсэн. Онгоцны суудлын дээд талын цөнх ачаа тавьдаг тальбараа булаалчлалтаад жодолтож исэн, хэрэлж исэн, аваа шидэж исэн. За ийм бичлэг явж исэн. За 3 дугаард нь үйлчлэгээний ажилтнтай үргэлж хөнтөлтэй харилцаж байгаа. За энэ бас их чухал. За ийм асуудал бас их төгөөмөл байдаг. Зарим хүмүүс бол дэлгүүрд ороод худалдагч, үйлчлэгч нартай нэг эвгүй харьцдаг. Хоолны гажир буудалд үйлчлэгч, жөөгч нарыг боол жарч юм шиг, үйлчлэх ёстой юм шиг ийм байр суурьаар ханддаг хүмүүс их олон байдаг. За энэ бол өөрийнхөө соёлгоо бүдүүлэг гэдгийг харуулж байгаа. Тэр хүмүүс бол боолч биш, жарчиж биш. Өөрийнхөө ажил үргийг гүйцэтгэж явж байгаа. Өөрөөс чи ямар ч шалгаа байхгүй. Хөндлөл хүлээх ёстой, үжүүлэх ёстой хүмүүс. Үйлчлэгч нартай хэрхэн харилцаж чинь үдгээс нь тухайн үнэ соёл анжааргаж идэг. Дэлгүүр таваастай бараа бүтээгдэхүүнд бас хөндлөлтэй харилцах хэрэгтэй. За зарим хүмүүс бол татаж чангааж хайдаг, жамбраахгүй болгодог, нээдэг, онгойлогдөг, туршиж үждэг, зарим нь эвддэг. Хамгийн сайн нь бол зэрэг барьж гарынхаа хэрийг оруулахгүй. Үнэнхүү одоо худалдаж авах шаардлагатай бол хөндлөлтэй сайхан үжиж харж үйлчлэгчээс нь зөвшөөрөл аваад туршиж үждэг юм. Ийм байдлаар харилцах ёстой. Юмын хөндлөж байна гэдэг нь бол тухайн хүний хөндлөж байна гэсэн ийм үг байдаг. За 6 дугаар хэсэг. За энэ бол жээл хэрэглээтэй холбоотой соёл. За энэ дотор бас хэдэн зүйл байж байгаа. За энэних нь нэгдүгээр бол юм жээсэн бол заавал буцааж өгөх хэрэгтэй. Ямар жижиг зүйл байсан ч буцааж өгөх хэрэгтэй. Өөр чинь өгөөгүй шүү дээ. Жээл авч юм байгаа байхгүй. Хэрвээ буцааж өгсөн хэрэггүй жишээний аав өөртөө үлдээж ав гэсэн бол тэр өөр хэрэг. Тэгж хэлээгүй бол хүний ямиг заавал буцааж өгөх хэрэгтэй. За хоёрдугаард нь хэрвээ өвдсөн бол шин зүйлээр сольж өгөх хэрэгтэй. За хүний юмыг хэрэглээд өвдчих юм бол уучлаарай энэ эвдэрчлээ гэдэг ч юм уу. Яана гэд. Тийм байдлаар нь буцааж өгч болохгүй. Тулах хэрэгтэй. За энэ бол бас бичигдээгүй хууль. Хүний чимээгүй байх, гөлчөнгөө байх, ухаалаг байх. За энэ чанарыг ашиглаад хүний юмыг эвдчихээд гээж алга болгоцоход төлдгөө ийм хүмүүс олон байгаа. За энэ бол асар одоо болихбүтүүлэг явдал. За 3 дугаард нь бол Жэлсэн номон чивэрхэн бүрэн бүтэн байдлаар буцаа гэж. Ялгаа байхгүй. Ном ч гэсэн. За ийм явдал бол надад бас хольж исэн юм байна. Тэр үед миний номыг авч уншаад маш их томтог болгосон байсан. Тэрийг харахад бол сэтгэл их хөнд байсан. Номыг бол харилцан бидэн дамжуулаад жээлээд уншиж байгаа. За энэ бол байж болох ч үйл. Гэсэн ч гэсэн чивэрхүүж хэрэгтэй. Дараагийн хүмүүс унших учраас. Бусад эдэж үйл гэсэн ялгаа байхгүй. За 7 дугаар хэсэг. За энд бол хооллох. Тэгээд эрүүл ахвай. Чивэрж байдалтай холбоотой хэдэн зүйл байж байгаа. За нэгдүгüүрт думдаан тавьсан хоолнд хавлах сэрэ савхад дүрж идэж болохгүй. Тэр байтугай идчихгээ хоолоо дотор нь дүрж идэж болохгүй. Энэ бол хамт идэж байгаа хүмүүсд эвгүй сэтгэлд хөрвүүлнэ, шүлсэн орно. Тийм учраас думдаан тавьсан хоолыг болбол өөрийнхөө аяг тавганд аягалж авч ягаад итгэн жохомжтой. За хоёр нь бол хоолоон жажилж жалгаж дууснаа дараа үг харчээ. Хоолоон жажилж явах үед жалгаахгүй байх үед үг ярих болвол соёлгоо бүдүүлэг байл. За 3 дугаард нь бол хоолоо идчихэд нусаан дотоод суугаад байж болохгүй. За энэ бол хоолны амтыг доорт тулна, эвгүй орчныг бүрдүүлнэ. За тэгээ энэ дээр бол бас манайхан шүдэн жигшил шингээд мод бараад шүднийхэн завсраар гатгаа сууж идэг. За энэ бол бас балх бүдүүлгийн хамгийн том жишээ нэг. За идчих үед одоо янз бүрийн эвгүй үйлдэлүүдийг хийдэг. За энэ талд анхаарах хэрэгтэй юм байна. Гэхэрдэг ч юм уу, нусааны идэх ч юм уу,
бие мааждах ч юм уу гэх мэтэр. Дөрөвдүгээрд нь өөр хүнээ хоолыг зөвшөөрдөггүй амсах. За энэ бол бүдүүлэг. За ерөнхийдөө гэр бүлийн гишүүдэд ч гэсэн ялгаа байхгүй. Нэгнийхээ хоолыг зөвшөөрдөггүй аваад амсч яадаг, хуваахад идэж идэг. За энэ бол бас тийм аятайхан зүйл биш. Шүлсээр бол маш олон төрлийн вирусууд, багтаарууд халдварлж идэг. Тийм учраас хүмүүс сэжигдэх нь байна шүү дээ. За гар утастай холбоотой бол ер нь чихвч сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол соёлгүй боловсруулалт тоочдно. За 6 дугаард нь олон нийтийн зорилон нойлын өрөөгийг ашиглахдаа усаан татах хэрэгтэй. Мартаж болохгүй. Цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй. За гэр бүлдэн ч ялгаа байна. За энэ бол бас орчин үеийн соёлын нэг. За 7-д нь 7 дугаард нь бол гар нуур угаах газар, шүршүүрийн өрөөнд, угаанд үсээ үлдэх байх хэрэгтэй. Заавал хэрэгэл тусаад чивэрж хэрэгтэй. За толгойн үснээс өксүүлээд биеийн үсгээд янз бүрийн үсүүд явж яадаг. За тэрийг тухай бүрдөө чивэрж хэрэгтэй. За сүүлийн үеийн ном жохолууд дээр бас үргэлж бичиж байгаа зүйл нь юу гэхтэй жирийг гар нүүр угаалт туурыг хэрэгэл тусаад чивэрлж хэрэгтэй. Энэ бол хүнээ сэтгэл зүйд асар их тустай байдаг. Ганцхан чивэрч асуудал биш. Анхаарал төвлөрөл өөрийн сэтгэл зүйгээ хасахад их чухал нөлөөтэй нэг төрлийн mindfulness болдог. За 8 дугаард нь ширээн дээр орхисон, унгаасан, хоолны өртсөн чивэрл. Энэ бас бичигдээгүй хууль. Чивэрлээгүй орхиод явлаа гэд дүрм журм зөрчсөн гэдэг ч юм уу, торгох ч юм уу. За ийм үйлдэл бол байхгүй. Тийм үр хүлээгээгүй мөнгөний төс юм чинь гэдэг. Гэсэн ч гэсэн энэ бол соёлтой хүний жишээ. Шалан дээр нь усчаа ундаа асгачсан бол арчих. Ширээн дээр байгаа хоолны үлдэгдлүүд чивэрлэх. За гэр орондоо ч ялгаа баг. Хүн болго идэж ууд дуусчаад ширээхэн чивэрлдэг. Аяга хуваад байх хэрэгтэй. Хүүхдүүд байна уу? Аав ээж нар байна уу? Хинч байсан ялгаа байхгүй. За 9-дүгээрд нь ханяахтаа амаан тар. Хүнээс зайтай ямар ч вирус халдварлах хэмжээний ойрхон жад биш байсан ч гэсэн амаан тарж гэж байгаа юм. Холоос харсан ч гэсэн хүн соёлтой харагдах хэрэгтэй. Бусдад эвгүй сэтгэл төрөлдөггүй байх хэрэгтэй. Хэрвээ ханиад бөхших юм бол тэр нь халдварлах вирусын гарлаа биш байсан ч гэсэн өнөөдөр олонний дунд маск чүхийг санал болгож байгаа. Чи өөрөө би вирусын гаралтай томууд усаагүй юм учраас та нар айх хэрэггүй гэж бодож магадгүй ч гэсэн хажуучин байгаа хүмүүс тэгж бодохгүй. Сэтгэлийн дарамт бол. За 10 дугаард нь машин дотор хогоо орхиж гарч болохгүй. За гэр бүлийн гишүүд байсан ч ялгаа байхгүй. Буухтаан жаавал хогоо аваад чивэрлээд бууж хэрэгтэй. За өнөөдөр ярих 8 дугаар сэдв. За энд тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнтэй холбоотой хэдэн зүйл байж байгаа. За замын журвас цолих үед дахиад өгч бай. За ганцхан замын журвас биш. Ер нь замын хөдөлгөөнийн дүрмийн сайн сах хэрэгтэй. За энэ замын хөдөлгөөнтэй холбоотой бүхэл бүтэн дүрм журам байдаг. За тэрийг шахаштал сайн мөрдөж хэрэгтэй. Ягаад гэвэл энэ хүний амьдрал, настай холбоотой асуудал үүсдэг. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад мөрдөх ёстой зүйлүүдийг ярих юм бол энэ яраа хэтэрхий урт болох учраас за энийг товчлие. Гэхдээ энэ дээр нэг хэлэх зүйл юу байна вэ гэхтэй жирийг хамгийн наачах нь гарчаар гардаг хэрэгтэй. Машин байхгүй, хүн байхгүй. Энэ бас нэг соёл. За 9-дүгээр хэсэг ёс зүйн арга зүйтэй холбоотой хэдэн зүйл байж байгаа. За энэних нь 1-дүгээр суудал тавьж өгөх хэрэгтэй. Шаардлагатай хүмүүст. За энэ ерөөсөө ямар ч тийм илүүч зам биш. Хөл хөндөж юм уу, настай ч юм уу, өвчин эмгэг, цол дорой хүмүүсд шууд суудал тавьж өгдөг байх хэрэгтэй. За олж харахгүй юм шиг тэгээд нүдэ хянаад өөртөө шараа суудаг хүмүүс байж идэг. Тэгж жижиглэх хэрэггүй гэсэн үг. Тэр бас ичгэвтер хэрэг. За 2 дугаард нь гар барих гэж байгаа хүнтэй гар барихгүй, тоохгүй орхож болохгүй. Гар барина гэдэг найрсах, тотон байгаагийн илэрхийл байдаг. Тэрийг үл томсорлохгүй байна гэдэг энэхээ эсрэг. Тийм учраас чадхын дотор хүмүүстэй гар барьж явах хэрэгтэй. Гар барихтаа бүр халуун гар барьж явах хэрэгтэй. Цанга барьж явах хэрэгтэй. Лав барьж явах хэрэгтэй. Удаан барьж явах хэрэгтэй. Чадвал тэгээд зэгсрээд эргэн татаад гэх мэтээр хүн сэтгэл үлдээж чадах. Аятайхан гар барилтууд гэж байдаг. Гэсэн ч гэсэн хүмүүсийн эвгүй байдалд ортолт нь гарын удаан бариад зогсоод байж бас болохгүй. За 3 дугаард нь өөрийн хоолны харшилтай эсвэл идэх дургу хоол уснах нэрийг жагсаалтыг хэлж хэрэгтэй. За энийг хэлэхгүй бол
асуудал үүсгэнэ шүү дээ. Хэлэх нь бүдүүлэг биш. Хэлэхгүй байх нь бүдүүлэг гэдэг санааг энэ дээр гаргаж байгаа юм. Тэгвэл өөрчлөлт тохируулсан хоол хүнсийг бэлдэж өгөх болцоотой. Айлч чуулсан жалгаа байхгүй. Хоолны гажир хоол идэхтэй хүртэл хэлж хэрэгтэй. Би бол ийм төрлийн хоол идэхгүй шүү. Энэ хоолны чинь найрлагад орчсон байгаа юм биш үү гэж. Жагас идэхгүй шүү гэдэг ч юм уу. Архиуч чадахгүй шүү гэдэг ч юм уу. Ийм байдлаар. Дөрөвдүгüүрд нь тоогч байгаа ерөөсөн шударгаар хуваарлах ийм санал гарах хэрэгтэй. Энэ талаар бол Япончууд их сайн байдаг юм байна. Хоол идэх юм бол заавал варикан хийж гинэ гэж. Өөрд ногцоо төлж идэг. За манай өвөр Монголд бол тийм байдал байдгүй. За би төлчихийл гэд дандаа л нэг нь төлж идэг. Төлөөс орчихсон. Жармууд нь бол энийг бас ашигладаг. Тэр төлчихгүй л гэдэг. Нэг нь төлөөс орчихсон, нэг нь төлөөс орчихсон. Иймэрхүү байдал бол байдаг шүү. Ухаандан бол энэ удаа чи төлсөн юм чинь дараа удаа би төлчих гэдэг ч юм уу. Тийм тоочоотой байдаг ч гэсэн дараа удаа болтож ирэхдээ хаал нөгөөтг нь төлж идэг. Нөгөөтг нь төлөхгүй үлжээдэг гэж. Иймэрхүү байдал бол их төгөөмөл байдаг. Тийм учраас хоол идэх болгондоо өөрд ногцсон ховон төлдөг ийм соёлтой болох хэрэгтэй. За 5 дугаард хурлаас гадуур хүнийг муулж болохгүй. За энэ бас их сонирхолтой. Хэзээ хүний муул болох вэ гэвэл хурал чуулган дээр бол муулж бол. Муулна гэдэг нь юу гэхтэй зэрэг шүгэмжлэх хэлж. Үг байвал нүүрэн дээр хэлнэ гэсэн үг. Хэлэх ёстой газар. За энийг бол зөвшөөрж байгаа. Гэтэл энээс бусад тохиолдолд тэр тусмаа хойгуур нь болох. Тэгээ хурлаас гадуур болохгүй дээ ш. Хурлаас гадуур болвол албан ёсны ярах тайлбар биш болчих байгаа юм. Ийм учраас чи хүн муулсан тоож байгаа. Өөрөөр хэлэх юм бол санал шүгэмжий бол албан ёсоор 50 газар нь 50 орчинд нь тавьж болно гэсэн үг. Тэрнээс бусад тохиолдолд бол хүн муулсан тоож байгаа. За энэхээ эсрэгээр хамгийн сайн яраа нь юу вэ гэдэг жирийг. Тухайн хүн байхгүй ч гэсэн тэр хүнийг хамгаалж ярьж байгаа юм бол энэ хамгийн сайн яраа гэж байгаа. За 6 нь бол найз гэдэг бол үргэлж тусламж авах хэрэгтэй гэсэн үг биш. Бид нар найзыг бол дандаа буруу ойлгодог. Найз гэдэг жиргэл бие биентэй туслах ёстой. Бие биендээ рүү туслахгүй юм бол найз биш гэж. Гэтэл найз гэдэг бол сэтгэлийн түшиг тулгуур. Тэрнээс биш санхүүгийн ивэн тэтгэх гэж биш гэсэн үг. Тийм байлаач гэсэн тэнцвэртэй байх хэрэгтэй. Эртгэж байх хэрэгтэй. Нэг нэгийг мөлжиж болохгүй гэсэн үг. Тэгвэл тэр чинь найз биш. Харин чинь бие биенээ ашиглаж байгаа болчих юм. Тэгэхээр чинь найз гэж одоо чухам юу юм? Найз гэдэг бол уулзж явах үед, хамт байх үед сэтгэл санаа тайтгардаг, урам зориг ордог, амьдрал утга учиртай санагддаг. За ийм хүчнжүүл хэлж байгаа. Тийм учраас жинхэнэ нөхрөл гэдэг бол ашиг сонирхол биш. Харин ойлголцол. За хамгийн сүүлд өнөөдөр ярих зүйл гэр бүл найз нөхөд хамт олонтойгоо харилцах үед анхаарах бас хэдэн зүйл байж байгаа юм. За энэних нь нэгдүгээр бусдын чагийг хөндлөн хочирч болохгүй. За энэ бол бас бичигдээгүй хууль. За энэ тухай урд нь бас чагаасаа яавал хочрохгүй байх уу? Хочрох юм бол ямар арга хэмжээг авах уу гэсэн тусгай яраа бас хийж өнгөрсөн байж байгаа. За энийг бас заагаад үжээрээ энэ дээр бол маш чухал санаануудыг хэлсэн. За энэ хочрно гэдэг бол чаага барьж чадахгүй байна гэдэг бол бас нэг төрлийн өвчин. За өнөөдрийн хувьд бол чаага барьж чадахгүй хүн бол хамгийн адгийн соёлгүй бүдүүлэг чагын менежментгүй гэж тэгж үжигдэж байгаа. Тийм учраас чаага барих талд бол онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ хоёрдугаард нь хаалттай хаалгаар орох үед орохынхаа өмнө заавал тогших хэрэгтэй. Хаалттай биш. Нэлттэй байсан ч ерөөсө тогшоод зөвшөөрөл авч яж орох хэрэгтэй. Хаалга бол энэ хүндэтгэлийн хязгаар гэж байна. Тэр хаалгыг тогшихгүй хүндэтгэл үзүүлэхгүй дайраад орж ирж байгаа юм бол хүндэтгэл биш. Тийм учраас хаалга тогшно гэдэг бол буу биш. Соёлын тохио гэсэн ийм үг байдаг. За 3 дугаард нь хэн нэг хүний ямар нэгэн ажил үйлдэл хийж их үед нь дундаас нь тасалж болохгүй. За энэ бол бүдүүл. Зөвхөн яраа биш. Сая бол яраагыг дундаас нь тасалж болохгүй гэж хэлсэн. Ямар нэгэн ажил үүрэг даалгавар гүйцэтгэж их үед дундаас нь тасалж болохгүй. За 4 дугаард нь хамт байхдаа телевизийн удирдлагыг хуваалцах хэрэгтэй. За энэ бас их чухал. За энэ бол бас гэр бүлдэчсэн их анжааргаж яадаг. Телевизийн сувгийг хуваалцаж үжих хэрэгтэй. Ганцхан өөрийн дуртай сонирхдаг юм үжээ суугаад байх. Тэрэн шиг бүдүүлэг соёлгууж бил хаач байхгүй. Хамгийн сайн нийтээр нь сонирхдаг. Хэн нэгнийхэн дургуйчлыг хөрөхгүй дийлэнх хүмүүсийн хүсэл сонирхол нийцсэн. За тийм сувгуудыг хамт байж ах үед сонгож үжих нь тохиромжтой. За 5 дугаард гарах үед айлаас ч юм уу албан байгууллагаас ч юм уу буудлаас ч болтугай
талархал илэрхийлдэг. Тэгдэггүй хүмүүсийг хүмүүс бүдүүлэг гэж үнэлдэг. Хүн сэтгэл гаргаад, чагаан гаргаад, мөнгөөн гаргаад хүлээгээд авчихсан байхад баярлж талархснаа хэлэхгүй чимээгүй яваад өчтдөг. Тийм хүмүүс байдаг. Энэ бол бүдүүлэг соёлгоогаа илэрхийлсэн юм үйлдэл. За магадгүй энэ хүн би сэтгэл дотроо баярлж талархаж явж байгаа шүү гэдэг ч юм уу. Дараа удаа би талархлаа илэрхийлнэ гэдэг ч юм уу. Ийм бодолтой байж болно. Тэгхийн бол ялгаа байхгүй. Өөрөө чинь хүрээд ирэхэд би өөрөө чинь сэтгэл дотроо дайлсан бол яах вэ? Сэтгэл дотроо өөр чинь хоол унд хийж өгсөн бол яах вэ? Эсвэл дараа удаа ирэх чинь дайлъя гэд өөрийг чинь хоосоо нуусан бол яах вэ? За энэнтэй адилхан гэж ярьдаг юм байна. За одоо өнөөдрийн ясныг товч хураангуйж дүгнэе. За өнөөдөр санамсаргүй муухай арга дуулдаг 53 үйлдлийн талаар ярьлаа. За энэ бол бичигдээгүй хууль хамгийн аюултай нэг багтаж хэрэг. Зөрчиж байсан ч гэсэн хүмүүс чимээгүй харж идэг, өнгөрөөж идэг. За энэ нь хамгийн аимшигт. Өөрөөр хэлэх юм бол өөрийн ухамсарсаа засаж авахгүй болвол насан турш үргэлжлэх аюултай гэсэн үг. Нэг л үгээр хэлбэл соёлгүй боловсруулаг байдлаараа үлдэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн энэ яраа бол маш чухал үүрэг гүйцэтгэв. Энд хэлсэн энэ зүйлүүдийн хэрэг мөрдөө дагаад явах юм бол соёлтой харагдах нь шүү дээ. Дэлхийн альч улс оронд ямар ч гажир явж ирсэн чинь. Тэгэхээр тийм хүнд биш гэсэн. Боловсон соёлтой байна гэдг нь энд дурдсан энэ наачахын хэм хэмжээнүүдийг баримтлаж чадах юм бол гайхамшигтай сайхан боловсон соёлтой хүн бол. Тэгэд нийтээр мөрдөж чадах юм бол энэ нийгэм ч гэсэн тэр аяараа өв найрамдалтай, халуун дулаан, уур амьсгалтай болно. Соёл бол гадаад дүр өсгөл биш. Харин дотоод хүмүүжил илэрхийлдэг гэж байгаа юм. Тийм учраас чин сэтгэлээс энд ярьсан 53 зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нарын хийж байгаа энэ жижиг үйлдэлүүд энэ ертөнцийг, энэ нийгмийг, бидний өдөр тутмын амьдралыг илүү ээлдэж болон өв найрамдалтай, хөнтөлтэй болгоно. За энээс гадна бас ямар анхаарах ёстой бичигдээгүй дүрм журм байдгийг сэтгэл дээр бичээрэй. Тэгэд сонсод дуусаад лайк дарж байгаарай. Чааш нь олон хүмүүс хуваалцж байгаарай. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. За шилдэг ном нь сүүлийн хэдэн жилийн турш судалгаа хийж бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном бичиж эвлүүлсэн. За энэ номыг худалдаж авсан, Бүүкээр сонссон та бүхэнд дахин талархал илэрхийлье. За олж уншаагүй, олж сонсоогүй нөхдүүд аз сураас авч болно, интер номоос авч болно, Бүүкээс сонсож болно. Гадаадд байгаа нөхдүүд бол Amazon-аас чаалж авч болж байгаа. За та бүхэнд маш их баярлалаа.